За нийслэлийн хэмжээнд хийж байгаа бүтээн байгуулалттай холбоотой мэдээлэл өгөхгүй. Тухайлбал одоо хангаахны уртлын замыг гэхэд одоо тендерийн зарлаад одоо нөгөө ус зайлуулалттай хамт хийнэ гэх мэт байдлаар та лайв хийгээд мэдээлэл өгчээсэн. Тэр хангаан зам, шар хадны зам энтрийн ажлуудын эхлэх үйл явц нь хизээ байхаар өөр аль аль газруудад ирнэ бүтээн байгуулалт ус зайлуулалт замтай холбоотой ажлууд хийж байна. Энэ жил нийслэлийн автозамын засвар шинжилтийн ажлууд урд одоо жилүүдэд огт хийж байгаагүй хэмжээнд бид нар одоо нийслэлийн замын засвар шинжилтийн ажлуудыг хийгээд эхлээд явж байна. Одоо энэ 5, 6, 7 сард хийгдсэн замын шинжилтийн ажлууд бол нийт хийгдүүлэх замын ажлын одоо 30 хүрэхтэй гүйтэй хувьд нь хийгдээд байгаа. Одоо үндсэндээ энэ жилийн хийгдэх ажлын 70 орчим хувь нь энэ 8, 9, 10 сард хийгдэх. За энэ жил бороо уур ихтэйгээс шалтгаалаад бас за тендерийн одоо нөгөө маргаан бодлоноос шалтгаалаад нэлээдгүй ажлууд ингээд хойшлогдоод явж байна. Саяны өөрөө чи хэлж байгаа тэр худгийн зам гэж байгаа. Худгийн гудамж гэж байгаа. Хангаа утганы уртлын. Энэ дээр бид нар ус зайлуулах шугам сүлжээний ажил одоо эхэлсэн явж байгаа. Бид нар энэ өрийн ус зайлуулах шугам сүлжээг шинээр геодез усны барилга байгууламж өөрөө хийж байгаа. Цаана Эрдэнэ толгой шар хадны замын өрийн ус зайлуулах шугам сүлжээний ажил бас хийгдээд явж байгаа. Энэ сарын сүүлэхэд дуусч найлал. Араас нь залгаад замыг хүчих тендер шалгаруулалт энэ 8 сарын 30-нд тендер шалгаруулалт хийгдэж дуусах баг. Ингээ араас нь гүйцэтгэгчийн шалгараад маргааны хугацаа дуусаад гэрээ байгуулагдаад тэгээд ажил нь энэ 9 сард хийгдэж дуусна. За ер нь хийгдэхгүй үлдэх зам гэвэл толгоотын зам үлдэх баг. За баян шөнийн зам үлдэх баг. За цуслангийн зам үлдэнэ. Гачууртын зам үлдэнэ. За бусад ер нь бүх замуудыг энэ жил хүчиж дуусгахаар ингээд төлөвлөж байгаа. Хамгийн олон жил хүчигтаагүй найрамдлын зам гэхэд одоо 1900 бараг 80-аад оноос хойш хүчигтаагүй найрамдлын зам. Найрамдалд одоо хүүхдийн олон улсын хүүхдийн цуслан руу ордог замыг хүртэл ингээд энэ жил бүхэлд нь хүчиж шинжлэх ийм ажлууд хийгдэж байгаа. За гүүрэн байгууламж энэ жил 3 гүүрэн байгууламж ашиглалтанд нөхөн гарцууд ашиглалтанд орно. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот төмөр замын хөдөлгөөн, авто замын хөдөлгөөн нэг төвшөнд тогтолцоод байгаагаас шалтгаалж төмөр замын бризертэй газрууд дээрх уулзрууд маш их ачаал авдаг. Хамгийн түрүүнд ашиглалтанд орох зам бол нөхөн гарц бол 5 шарын төмөр замын нөхөн гарц 6 игнэ. Энэ нөхөн гарц хамгийн цаатлын хугацаа 9 сарын 15 гэхэд ашиглалтанд орно. Өнөөдөр нэг игнийг хүччлээ гэдээ над руу сая мэдээ ирж илээ. За хоёр дахь нөхөн гарц бол Хермс юуны даргууны уулзрыг нефт урагшаага эрчим хүчний гудамжтай холбох нөхөн гарцын ажил бас хийгдэж байгаа. За энэ ажил бол энэ 11 сард орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За араас нь Хермсийн нөхөн гарц буюу юуны материал эмгэсийн уртлаар нефт хөндлөн гараад урагшаага одоо үйлдвэр комбинаттай холбогддог нөхөн гарцын ажил газар дээр нөгөө түнэлүүдтэй одоо цутгах ажлууд хийгдэж байгаа. Технологийн хувьд одоо газар дээр бетонын байгууламжаа барьж дуусаад тэгээд төмөр замын хөдөлгөөн саад учруулахгүй байдлаар түнэлтэд цоолжгаад түлхэж оруулах аргаар хийх юм ингээд төлөвлөсөн гэж хариуцсан төслийн нэгжийнхэн танилцуулсан. За дүүжин тээврийн ажил эхэлсэн цутгалт нөгөө одоо өндөр чанарын дээр шон байгууламжуудыг барих хийх ажлууд тэр гадна талд хийгдэж байгаа. Энэ авчирч ухсрах эх жилийн 4 сар гэхэд 3 сар гэхэд хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Яармгийн гүүрийг наадамчдын гудамжийн эрчим хүчний гудамжтай холбох зам гүүрийн бүтээн байгуулалтыг бид нар энэ 9 сард ашиглалтанд оруулъя гэж шахуу төлөвлөгөөтэй явж байгаа. Саяхан автортай зургийн зөвшөөрлөл хийгдээд бүтээцээр бас тодорхой өөрчлөлтүүд гаргаад явж байгаа. За ардавиш гудамжны зам бол энэ 9 сарын сүүлэхэд зарчигсгээ нэгээд одоо бас нэг автортай нэг зөвшөлтсөл энэ 7 хоногт дуусж байгаа. Тэр нь тараас дээр нэг айлын нөгөө чөлөөлөгдөхгүй байгаа айлын газраас жоохон эргэлтийн өнцгийг өөрчлөе гэдэг ийм зөвшөлтслүүд хийгдээд ингээд явж байна. Замын бүтээн байгуулалтын хувьд. За орон сууцны бүтээн байгуулалтын хувьд Сэлб дэд төвийн 158 га газар 2200 айл чөлөөлөхөөс одоо 76% нь
зөвшөлдсөн одоо 24% нь зөвшөлдсөх ажил үргэлжилж байна. Энэ бол маш том газар чөлөөлтөө. Одоо 60-аад оны үеийн их том бүтээн байгуулалтын үед чөлөөлж исэн дайны ийм том газар чөлөөлтийг бид нар хийгээд иргэдтэй аж ахуй нэгжүүдтэй ойлголцоод ингээд явж байна. За үүн дээр баригдах 12,000 айлын орон сууцны эхний одоо багц тендерүүдийг зарлах ажил хийгдэж явж байна. Нийслэл бас нөгөө техник орон сууцаар хангах ажлын хүрээнд иргэдээс одоо 6 сая хүртэлх төгрөгийг аваад одоо нөгөө түрээсийн нөхцлөөр оруулах тэр нь 5 жил төлөөд яах гэдэг энэ нийслэлс хэрэгжүүлж байгаа ажил мөн үү эсвэл энэ иргэдийг бас хуурам эхэлж байгаа ажил яваад байгаа юм болоо тийм зүйлсүүд нэлээд сонсогдоод байгаа. Яг нийслэлс хэрэгжүүлж байгаа зүйлсүүд байна. Би мэдэхгүй байна. Их сурвалж чинь би ямарыг мэдэхгүй байна. Зүгээр төрийн орон сууцжуулах тухай хуулийн төслөл засгийн газраар 5 сард хэлэлцэгдсэн байгаа. Тэр одоогоор их хурл руу орж ирэх байна. Нийслэлийн бондын асуудал ямар шатандаа явж байна? Том одоо төслүүд жишээлбэл нөгөө техник метро төслийн бас гүйцэтгэгч энтертэй холбоотой асуудлууд ер нь метро төсөл ямар шатандаа яваа вэ? Бондтой холбоотой. Хоёр тусдаа зүйл хольж яриад байна. Бонд бол зөвхөн орон сууцжуулах төсөл дээр гадаад бонд гаргахаар байгаа. Одоо яг нөгөө бондын өмнөх процесс буюу одоо зохих шалгалтын ажлуудыг одоо бондын зах зээл дээр оролцогчд хийгээд явж байгаа. Энэ ажил дууссаны дараа бид нар бонд гаргах асуудлаа шийднэ. Бонд гаргах одоо арилжаагаа эхлүүлнэ. Метро бол метроны бүтээн байгуулалтын ажил бол 10 сарын 1 гэхэд одоо EPC буюу нөгөө яг гүйцэтгэгч инженеринг хийх компанийг сонгон шалгаруулах нэгдүгээр шалгаруулалт 10 сарын 1 гэхэд зарлана. За энэний дараа богино одоо нөгөө шорт лист үүсгэсний дараа богино жагсаалт үүсгэсний дараа одоо эцсийн шалгаруулалтыг энэ онд багтаж хийхээр ингээд төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу явж байгаа. Тендерийн тухай хууль дээр өөрчлөлт оруулах дээр та бас тендер дээр одоо маш их асуудал үүсдэг талаар ярьж байсан л да. Харин зарим гишүүдийн хувьд одоо нөгөө техник шууд гэрээлэх байдлаар цаашдаа жишг тогтох гээд байна гэсэн зүйлсүүд яриад байгаа. Энэ дээр та ямар хариулт өгөх вэ? Би тэгээд сэтгүүлч таныг энэ засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөв дагсан хуулийн төслүүдийг нэг хараач гэж хэлэх гэсэн. Тэнд ерөөсөө шууд тендер гэж байхгүй шүү дээ. Гэхдээ гишүүдийн хувьд тийм сонголтод тендерийг зохион байгуулах төлхөөр гардуулах нөхцлөөр тендерийг хэрхэн ямар үе шаттай зохион байгуулах вэ гэдэг ийм зүйлүүдийг л энэ тендерийн хуулийн дээр оруулж ирсэн. Тэр ярьж байгаа хүмүүс нь ямар үндэслэл гаргах вэ? Одоо хүн болгол улс төрчид чинь тэгээд олон нийтэд таалагдахын тулд юу ч ярьж болно шүү дээ. Би тэр ярьж байгаа хүнийг ямар үндэслээс ярьж байгаа болгоно тайлбар өгөх шаардлага байхгүй шүү дээ.